За тэгээ хөвчилж авсан тухайн үед авсан одоо хүмүүс өнөөдөр 60-70 нас хүрсэн хүмүүс байна. Нийт одоо энэ салбарт ажиллаж байгаа 1000 гаруй малын ажиллаж байгаа. Энэ одоо 60-70% нь астай хүмүүс байна. Бид үнэхээр хүн төвчл ийм одоо дэвтгүүр насны хүмүүс ажиллаж байна. Одоо төгсөж байгаа залуучууд энэ одоо нөхцөл томд очиж малын эмчийн ажлыг хийх сонирхол байхгүй. Дэмжлэг байхгүй ийм салбарт одоо очиж тэнд ажиллахад эмч олдохгүй болж байна. Тэгэхээр энэ төр төсөлд өнөөдөр бид юу их байх вэ? Мал эмгийн энэ одоо салбарыг эргэж хараач, дэмжээч. Тэгэхгүй бол одоо энэ байдлаар одоо хүмүүс бид одоо дэмжихгүй болох нэ гэж хэлж байна. За тэгээд өнөөдрийн бид Монголын Улсын мал эмгийн холбооноос нийт салбар зөвлөлтөөс одоо шаардлагатай одоо хөрвүүлж байгаа. Тэрний одоо бас манай Төв аймгаас дөрвөн үндсэн шаардлагыг бас хөрвүүлж байгаа. Нэгт одоо энэ мал эмнэлгийн тогтолцооны одоо энэ улсын бол орон нутгийн санхүүжилтийг одоо тухайн жилд за мөн одоо тухайн гэрээний үндсэндээ урьдчилан хэлбэр өгдөг байх хэрэгтэй байна. За хоёр дахь нэг юу гэхээр энэ хувийн мал эмнэлгийн үйл ажиллагааг дэмжсэн одоо санхүүжилт бүтээх хэрэгтэй байна. Энэ юу гэхээр за энэ жижиг дунд үйлдвэр за шинэ хоршоо төсөл за мөн одоо нэг банкны ногоон зээл гэдэг бага хөлтэй зээлийг энэ мал эмнэлгийн малын эмчүүд одоо олгодог байх хэрэгтэй байна.